Сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд Бүкгүй турангоо YouTube хуудасаараа та бүхэндээ өөрийнхөө амьдралд нөлөөлсөн уншиж болохоор гоё номнуудыг уншиж хүргэж яхаар шийдсэн блээ. Тэгээд өнөөдөр болохоор та бүхэндээ би өөрөө баг 3-4 дахин уншсан миний амьдралд маш гоё эргээр нөлөөлсөн Морити өнгөрүүлсэн мегмар гаригууд номыг хүргэх гэж байна. Тэгээд зохиолч нь Мич Альбом гэдэг хүн байгаа. Тэгээд Монголд болохоор 2008 онд Г Гамболд гэдэг хүн орчуулсан энэ орчуулгаар нь хүргэх гэж байна. Тэгээд та бүхэндээ номоо эхлэхийн өмнө энэ номны тухай алдартай хүмүүсийн бичсэн жижиг ревюудыг уншиж хүргье. Энэ ном бол гайхалтай эрдэнэ амьдралын мөнх бүсийн тухай ойлголт бол үлэмж их гэгэрлийн их сурулж болоо. Би инээж уярч уйлж уншсан энэ номноос хүүхдүүдтэй зориулж 5 ширхэг загсан. Love Medication and Miracles номын зохиолч Берни Сигл гэдэг хүн сэтгэл тогтлуулсан энэ жижиг атлаа сайхан номын хуудас бүхнээс ижиг зөвлөгөө халуун хайр гэрэлтнэ. Раби Харалд Кушнер гэдэг хүн гэж хэлсэн байна. Энэ ном бол багшаа хайрласан шавийн сайхан сэтгэлийн үршим амьдралыг тэтгэгчийн үнний тухай өгүүлжээ. Айрон Джон номын зохиолч Роберт Блай. Би энэ номонд хайртай үүнийг унших хэрэгтэй гэж бүх найз нөхдөд загтав. Мич Альбомд түүний багш Мори Шварц гайхалтай чадвар олгосны ачаар тэдний хичээлд оролцох онцгой завшаан бидэнд бас тохиолдлоо. Дасгалжуулагч инэрэнгүй үзэлт шашин судлаач Морид тоотой цөөн хоногнаас үлдсэн ч эрхэм чухал цооцогдох зүйлүүдээ нэн тодорхой бөгөөд чин үннээр эргэн дурсж хуучин оюутнаа хүмүүний ухаанд богинохон хугацаанд эрчимтэй сургасан байна. Хайртай багшийн бодол санаа бодит амьдралд хэрхэн нийцэж байгаад гайхширсан танхил хөвгөн спортын нэрт гарсан сэтгүүлчийн хувьд альбом төгөлдөр бүтээлд хоригжээ. Бодит амьдралд түшгэлсэн энэхүү өгүүлэл хожим хойнч гэсэн гэрэлтэж таныг бүлээцүүлсээр байх болно. The Joyla Club номын зохиолч Ани Тан. За ингээд та бүхэн ойртон суугаад тухлан автобусанд явж байхдаа, машиндаа, унтахдаа хизээж хаан сонсч болохоор намуухан дуугаар чихэнд чиргүүгээр уншиж хүрэх гэж байгаа үлээ. Тэгэхээр та бүхэн тухлан сууж таалан сойрох нь. Талархлын үгс. Энэ номыг бүтээхэд гүнээ дэмжиж тусалсан олон хүнд баяр талархлаа илэрхийлэхийг би хүсэж байна. Дурсам, сэтгэгдэл, төсвөр төвчээр чиг баримжаа алив бүхнээрээ харамгүй тусалсанд Чарлот, Роб, Джонатан Шварц гэд маш олон хүний нэр байна. Моригийн анд нөхөд хамтран зүтгэгч нар баярлснаа илэрхийлье. Энэ төслийг тун оновчтой хөтлөн удирдсан редактор Билл Томастай бас надад цаг ямагт өөрөөс нь илүүтэйгээр итгэж ирсэн Дэвид Блакт талархлаа онцгой дэвшүүлье. Сүүлчийн энэхүү ажлыг хамтран хийхийг зориулсанд Моридо маш их баярлалаа. Маш их баярлаж байна. Та бүхэнд ч ийм багш байдаг үсттэй. Гэт ном маань эхэлж байна. Хөтөлбөр. Өвгөн профессор сүүлийн хичээлийг өөрийнхөө гэрт гэгэвч ярин дулаан орны цайвар ягаан навчтай хибискус цэцгэс харагддаг ажлын өрөөндөө 7 хоногт ганц удаа заасан билээ. Зөвхөн мегмар гарагт хичээлнэ. Өглөөний ундны дараа залгаад хичээл эхэлдэгсэн. Хичээлийн нэр амьдралын утга учир. Тэр туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршлагад тулгуурлан энэ хичээлийг заадагсан. Дүн тавиагүй боловч 7 хоног болгон хаман шалгалт авсан. Тэрний асуусан асуулт болгонд нь хариулахаас гадна өөдөөс нь сургуулээд асууж бас болно. Хичээлийн явцад профессорын тэргүүнийг ялимгүй өндөлгөж, дэрийг нь нэвтэйхэн засч өгөх, хамрынх нь үзүүрт харааны шилийг нь тогтоох гэх мэт гараар хийж гүйцэтгэх ганц нэг ажилбар хаяа гарна. Хичээл тараад тэндээс гарч явахдаа баяртай гэж хэлээд ганц үнсчгээд оноо ахин л гэсэн үг. Хайр сэтгэл ажил хөдөлмөр хамт олон гэр бүл өтлөөлт нэгүсэл үхэл гихчлэн зөндөө олон сэдвийг хамарсан боловч тусгайлан ямар нэгэн ном сурах бичиг ашиглахыг тэр шаардсангүй. Сүүлийн лекц нь тун товчхон ердөөл цөөн хідэн үг байсан да. Төгсөлтийн ёслолын оронд багшийнхаа эцсийн замд нь
үүдэж билээ. Сүүлчийн шалгалтын оронд сурч мэдсэн зүйлээрээ чамлахааргүй урт зохион бичлэг хийх ёстой байсан бөгөөд тийхүү бичснээ одоо та бүхэнд төлөөлж байгаа минь энэ үлээ. Өвгөн профессор сүүлийн хичээлээ ингэж өрдөө цорын ганц оюутан заасан. Тэр оюутан нь би байсан юм. 1979 оны хаврын хуучны дулаан агаад Ноцоорон Бям гаригийн үдээс хойхон их сургуулийн өмнөх зүлгэн дээр олон игнээгээр зассан эвхдэг модон сандлууд дээр хэдэн зуун оюутан зэрэгтэн сууцгаасан байлаа. Цэнхэр өнгийн нээлэг өмсгөлтэй бид удтал үргэлжилсэн нуршуу урт үгс хэдий дуусгаг хүлээж цөхөн сонсож суулаа. Төгсөлтийн ёслол өндөрлөж Массачусетс мужийн Уэлтон хот Брандейсийн их сургуулийн төгсөх ангийн оюутнууд бид малгайнуудаа дээш нь агаар чулуудснаар албан ёсоор сургуулаад өргөж иглээ. Олонх маань хүүхэд насаа хамт үдэж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд би өөрийн хайртай профессор Мори Шварцыг хайж олоод түүнийг эцэг эхтэйгээ танилцууллаа. Тэр бол ойр ойрхон агаад гიშгэж явдаг ширүүхэн салхинд бол хизээ мэдгүй кейсэд дээшээ дэгдчихмээр давжаа жаахан биетэй л хүмдэ. Төгсөлтийн ёслолын өмсгөлтэй тэрнийг харахад Библийн сударт өгүүлдэг Тэнгэр бурхан эсвэл зул сарын бяцхан одоо мэт санагдана. Гялалцсан намин цэнхэр нүдтэй шингэн буурал үсээ голоор нь хагалж самансан профессор дэлдгэр чихтэй. Буурал боловч хөтгөн хөмсөгтэй. Хоорондоо зайтай хэрн аргашаа налсан дооч шүднүүд нь хин нэгэнд дэлсүүч гисэн мэт. Инээх нь энэ дооч шүднүүд нь инээд хөрмээр ертөнцийн хамгийн алиа хошин зүйлүүдийг түүнд хэлчихсэн юм болов гэмээр харагддагсан. Заасан бүх зүйлд нь хичээлд нь хичээнгүйлэн суусныг эцэг эхэд маань ярьсан профессор танаа хүү бузгаа шүү гэж намайг тэдэнд нэмж магтахад би хийчсэндээ дэмийл доош тонгойж гутлынхан өлмөх ширтэн зогссон. Ингээд тэндээс явахын өмнө би профессорт зориулж авсан гадна талтаа тэрний нэрний эхний үсэг бүхий бичгийн ширэн савыг бэлгэллээ. Би өмнөх өдөр нь дэлгүүрээс худалдан авчихсан байсан юм. Би тэрнийг мартахгүй гэсэн гэж л бодсон. Магадгүй намайг тэр битгий мартчихаасай ч гэж хүссэн болов да. Мэдж чи манай сайчуудын нэг шүү гэж хэлээ тэр бичгийн савыг бахадсан янзтай харснаас намайг бас тэрвэрлээ. Турхан гарыг нь ар нуруундаа мэдэрсэн би нуруугаараа түүнээс өндөр болохоор нас би гүйдсэн том мэр тэр жаахан хүүхэд чим шиг эцэг нь жаахан хүүхэдтэй тэрврүүлсэн мэт эв дүү муутай санагдсанс. Тэрнийг за холбоотой байна үздэ гэж асуухад би бодсон ч юмгүй тэгэлгүй яах вэ гэж хариу хэлчихэд гэдрэг нэг алхахыг нь харвас нүдэндээ нулимстай байлаа. Төлөвлөгөө. Тэр насгүй болсноо 1999 оны 100 мэдсэн. Сүүлд бодож байхад ямар нэг олиггүй зүйл тохиох нэ гэдгийг морин нилээд эрт мэдсэн байсан бололтой юм билээ. Тэр бүжиглэхээ болдог өдрөө л тэгж мэдэрсэн шиг байгаа юм. Өвгөн профессор бүжгэлдэг байсан. Хөгжмийн аялгыг голж шилэхгүй, рок н ролл, симфони, ардын гэж ялгалгүй бүгдийг нь таашаан дурлана. Нүдэ анчхаад инээмсэглэн өөрийнхөө хэмнэлээр бүжгэлдэгсэн. Цаг үргэлж сүрхий сайн бүжиглэхгүй ч гэсэн хамт бүжиглэх хүн ирж хайж ядах ч үгүй мори өөрөө л бүжгэлчихнэ. Лав гаригийн үдэш Харвардын талбайн хажуудах сүмд очиж хин нэгний нэрлснээр үнгүй таанц гიშигдэгсэн. Өнгийн гэрэл анивчин, чанга эргчийн дуу нүргэлэн тэр газар ямар лай тоглон оюутан голдуу энд дунд нэмгэн цагаан цамц бараан өмдтэй мори хүзүүндээ алчуур тогчхоод тэр бүх аялгаунд бүжиг эргэж явна. Тэр найрал хөгжмийн удирдаач мэт гараа дээш нь нөргөж, дохиж, түргэн хэмнэлтэй твист бүжгийг нурууных нь хөлс чихэртэл бүжиглэнэ. Коллежид олон жил багшилж нэлээд үнэлэгдсэн хэд хэдэн зохиол бүтээл туурвсан сэтгэл судлалын нэртэй профессор гэж тэрнийг хинч үл анзаарна. Байтгал нэг хөгшин шиг
тэр санагддаг байсан. Нэгэн удаа танго бүжгийн аяс түүний хуурцаг бас авч ирснээ хөгжимд хийж тоглуулахдаа тайзан дээр хөндлөн гулд эргэлдэн ирч өчнө оргилсон латин бүжигчин мэд зогсолтгүй бүжиглээд л сая нэг юм дуусахад тэнд байсан хүн бүхэн тэрэнд баяр хүргэн алга ташиж үлээ. Тэр байдлаараа урт наслах л байсан. Гэтэл бүжиглэхээ гинтэл болж гисэн. Чар хүрээ түүнд багтраа өвчин илэрч амьсгалахад амаргүй болсон. Нэгэн өдөр Чарльз голын хөвгөөр салхилж яваад хүүтэн салхин таарчихнаас амьсгалан давчтан эмнэлэгт үзүүлж адреналин хийлгэсэн. Тэрнээс хойш хэдэн жил өнгөрөхөд явган явхад бэрх болж найзынхаа насны айн эслэлд оролцохоор очиод яагаад ч юм бэ бүдрээд унчихсан. Дараа нь бас нэг үдэш театрын довжооны уруу харуулдаж очиод тэнд байсан цөөвтөр хүнийг гайхшруулахад салхийг нь тавьж өг хэмээн нэг нь хашгирч билээ. Тэгэхэд тэр 70 гаруй настай байсан болохоор хүмүүс хоорондоо зайлгүй өндөр настай хүн юм байна гэцгээж хин тэрний гараас нь татаж босгосон. Гэтэл бидний хинээс ч илүү бие сайтар анзаарч явдаг болохоор Мори энэ бол нас өндөр болсных ч биш өөр ямар нэгэн зүйл болохгүй болжээ гэдгийг анзаарсан байгаа юм. Тэрнээс хойш тэр нэг л шаналгаатай нойрондоо муудсан унтсан ч үхэж байна хэмээн хар дарж сэрдэг болсон байлаа. Тэгээд эмнэлгээр явж олон чимчид бие үзүүлсэн. Эмчнэр цусны даралтыг нь үзэж шээсний шинжилгээ авч шулуун гэдсээр нь дуран шургуулж гэдэс дотрыг нь шинжилсэн ч тодорхой зүйл олоогүй юм. Нэг эмч булчингаас нь биопси авах гэж шаардлагатай гэж хэлээд шилэмний булчингаас нь бяцхан дээж авсан юм билээ. Ингээд лабораторид өгсөн шинжилгээний хариу гарч мэдрэлийн өвчний шинж илэрснээс Мори дахиад баахан шинжилгээ нэмж хийлгэсэн. Шинжилгээний явцад түүнийг өнөөх цахилгаан сандал гэдэг шиг тусгай сандалд суулгаад биед нь олон утас бэхэлж цахилгаан гүйлгэж мэдрэлийн реакцийг шалгасан юм билээ. Тэгээд эмч шинжилгээний дүнг үзээд үргэлжлүүлж илүү наривчлан шинжлэх хэрэгтэй гэж хэлсэн. Мориг яав юу болчих вэ гэж асуухад сайн мэддэхгүй байна. Таны реакц удаан байна гэхэд юу гэсэн үг ямар учиртай болохыг нь л тэр лавлжээ. Тэгсээр 1994 оны зуны адаг 8 дугаар сарын бөхчим халууны нэгэн өдөр Мори эхнэр Шарлоттын хамт мэдрэлийн эмчид очиж уулзахад тэднийг өмнөөс суулгаж байгаад эмч Луи Гейхрихийн өвчин гэгддэг амиотопис латерал сценикус буюу нугасны гаралтай булчингийн хатан харшил гэдэг мэдрэлийн системд аимшигтай нөлөөлдөг эмчилгээгүй хүнд өвчин Морид илэрснийг дуулгасан юм байна. Яагаад тийм өвчин тусчих вэ? Яахаараа надад гэж Мориг асуухад хинч хариу хэлж чадаагүй бөгөөд аминд аюултай юу гэсэнд тийм ээ гэж хариулжээ. Тэгэхээр би үхнэ. Тийм үү гэсэнд эмч харамсалтай тийм ээ гэж хариулсан төдийгүй бүтэн 2 цагийн туршид Шарлотт тэр хоёрын асуултанд уйггүй хариулж тэднийг тэндээс гарч явхад банкнд хадгаламжийн данс нээлгсэн хүнд танилцуулга өгдөг шиг энэ өвчний талаарх мэдээлэл бүхий бэсрэг тохимол номыг бас өгсөн ажээ. Гадаа наран ээвж автомашины зогсоол тавьсан бүсгүй амжиж зогсоолын төлбөрөө нэмж хийхээр яарангүйж өөр нэг нь хоол хүнсээ цуглуулж жирийн л өдрүүдийн нэгэн адил хүн бүхэн дор бүрийнхээ ажил төрлийг хөөцлөж байхад Шарлотто энэ маань хэр уддаг бол яадаг вүлээ? Эмчилгээний энэ бүх төлбөр мөнгийг нь яаж ч барагдуулдаг билээ гэх мэт төмөн бодол дарагдан суужээ. Өвгөн профессор эргэн тойрныхоо нэгэн хэвийн налгар амгалан төрхийг ажин харж ертөнцид амьдрал зогсчихоогүй юм байна. Надад юу тохиолдсныг эд яаж ч анзаарна гэж хэмээн гайхширч бодлоо. Дэлхийд ороо эргэлдэхээ зогссонгүй, түүний хэн ч анзаарсангүй. Тэрэгнийхээ хаалгыг зөөлөн татаж нээсэн Морид ёроолгүй ангалд унцах мэт санагджээ. Одоо яах вэ гэж тэр анир чимээгүй бодол дарагдан. Өвгөн профессорыг ингэж бодлогоширч хариу ирлхийлэх зуур тэрний өвчин хоногоор 7 хоног тутамд газар аван даймжирч эхэлжээ. Нэгэн өглөө гаражаас тэргээ гаргахаар ухрах гэтэл
хөл нь тоормос гიშгэж бараг чадахгүй болсон байх ба жолоо барихаа болов. Тэгээд явган алхах болж авсаархан таяг худалдан авчээ. Ингээд урдын адил санснараа хаач хамаагүй чөлөөтөө явж чадхаа болов. Христэд итгэгчдийн нийгэмлэгийн усан санд тогтмол очиж сэлдэг тэр бусдын тусламжгүйгээр хувцас сольж чадхаа болж анх удаа хувийн үйлчлэгч хөлсөөр авч ажилуулдаг болсон юм. Мөн шашин судлалын ангийн тооны гэдэг оюутан тэрэнд усан санд орох, тэндээс гарах усны хувцас солиход тусалдаг боллоо. Хувцас солих өрөөнд хүмүүс тэрнийг хараагүй дүрсгэж харц бууруулвч нэгэнт л нүдээ нөө харахгүй болохоор түүнд нууц далд зүйл нэгээхэн ч үгүй боллоо. Мори 1994 оны намар коллежид хамгийн сүүлийн хичээлээ заахаар Брендесийн их сургуулийн хотгонд очив. Хувийн зовлонгоо нийт дэлгээд яах вэ? Гэртээ сууйдаа гэвэл их сургууль тэрнийг ойлгоно л доо. Гэвч ухарч нэцэх бодол Моригийн толгойд төрсөнгүй. Харин ч 30 гаруй жилийн туршид орон гэрн болсон их сургуулийнхаа танхимд яваад орчихлоо. Гартаа таяг барьсан тэр суудалтаа хүрэх гэж баггүй утсан ч суудлаа эзэлж харааныхаа шилийг хамрынхаа үзүрт тогчхоод өөдөөс нь чимээгүй ширтэх оюутнуудаа харж хэсэг суулаа. Тэгээд "За нөхөд минь, та нар цөмөөрөө нийгмийн сэтгэл судлалын хичээл суухаар ирсэн гэж би ойлгож байна. 20 жил заасан энэ хичээлд минь суухад эрсдэл бий гэдгийг хэлэхээс аргагүй байдалд анх удаа орчиход байна шүү. Учир нь би хүнд өвчин туссан, хичээлээ дууслан зааж чадахгүй ч төрч мэднэ. Эннээс төгшөөгөөд энэ хичээл суухгүй байхан дээр гэж бодох хүн байвал би ойлгон шүү" гэж хэлээд инээмсэглэв. Энүүгээр түүний нууц төгсгөл боллоо. Нугасны гаралтай булчингийн хатангашил гэдэг бол асч буй лаал гэсэн үг. Таны мэдрэл лааны тос хайлах мэт туслаар бие махбодоос нь урсан гадагшлна. Ихэвчлэн хөлнөөс эхэлж хайжмаар дээш өсгийн хэрээр гуяа хөдөлгөж чадхаа болоход хөл дээрээ зогсож чадахгүй болно. Цээжин биенийхээ булчин чангалж чадахгүй болохоор цэг сууж чадахгүй төрнө. Ингэсэн ч та амьд сэрүүн хоолойд тань бэхэлсэн гуурсаар амьсгална. Ухаан санаа тань хадаж хуурайсан ч бие цогц дотроо уран зөгнөлийн кинонд гардаг шиг нүдээ эрмэж хилээ шогширч чадхаар атал хүн гихч амтан өөрийн бие цогц дотроо өөршөөж хөсрий даана. Ийм болоход өвчин анх туснаас хойш 5 жилч болохгүй. Моригийн эмч нар түүнд 2 жил байгаа болов уу гэж тааварсан юм билээ. Мори бол түүнээс ч бага хугацаа үлдсэн гэж багцаална. Толгой дээр нь хурц илд талайсан юм шиг болсон өвгөн багш маань эмчийн өрөөнөөс гарч ирэхээс эхлээд л бодсоор нэгэн чухал шийдвэр гаргажээ. Тэр өгөрч харьлаад хор мөргөө болох уу? Эсвэл үлдэж байгаа энэ богинохон хугацааг аль болохоор үр дүнтэй ашиглах уу гэж өөрөөсөө асуужээ. Тэгээд би өгөрч ор мөргүй алга болохгүй. Үхэхээс ичж зовох зүйл тэрэнд алга. Харин нэгэнт өгөхийн мөрт түүнийг сүүлчийнхээ судлахуун болгож үлдэж байгаа цөөн хоногийн энэ ажилд зориулъя. Хүн бүрхдэг болохоор бусдад хэрэгтэй байж болох босуу. Ер нь өөрийгөө судлая. Амьд сурах бичих болъё. Ямхаар төвчээртэй өгөхийг минь судлаг. Надад юу тохиолдохыг бүгдээрээ хараг. Над дээр суралцаг гэж тэр бодсон ажээ. Ингээд амьдралыг үхэлтэй холбогдог тэрхүү нэгэн гүүрээр алхах Мори эцсийн аяллахын тухай хүүрнэхээр шийдсэн юм. Намрын семестрт дорхноо өнгөрлөө. Уух хэмнээ тунж нэмэгдлээ. Эмчилгээ өдөр алхасахгүй байн үргэлжилдэг боллоо. Моригийн мдээгүй болсон хөлөнд иллэг хийж, булчинг суллахаар худгаас ус татах мэт эмхэж нуглан татаж тэнээлгэж байхаар сувилагч тэдний гэрт хурж ирлээ. Байнга чилж бадаарах биед нь иллэг хийж, зөөлөх, барайж бас 7 хоног өнжилгүй ирнэ. Тэр бяцлаглалын багштай болж нүдээ анаад амьсгаагаа нэг авч, нэг гаргаж, нэг авч, нэг гаргасаар энэ ертөнц дээр амьсгалаасаа өөр юу ч санзаарах болтлоо бодол санаагаа төвлөрүүлнэ. Нэгэн өдөр таягаа барьсаар замын хашлах дээр гарах гэж байгаад гудамжинд харуултаад унсан байлаа. Таяг барихаа болоод зөөлөн түлхэхэд дайндаа явчихдаг 4 дугуйтай тэрэгэнцэр хэрэгэлдэг боллоо. Биеийн сулрахын хэрээр угаалгын өрөө рүү яваад эргэж ирэхдээ үртэл
их ядардаг болсон тул Мори зөөврийн хөтөвчөнд хөнгөрдөг боллоо. Арай гэж биеэ дааж хөл дээрээ зогсох Моригийн хөтөвчийг дүүргтэл нь барьж зогсох хүн хэрэгтэй боллоо. Энэ бүхэнд тэр тусмаа Моригийн насан дээр бид бүгд ичих байх л та. Гэвч Мори бидний олонхтой богт адилгүй нэг. Иргэж тойрч ирсэн дотны зарим нөхдөдөө тэрээр хүү би нэг шээжихмээр байна. Надад туслаад гаач чи дургуутсахгүй зүтэй гэж асуудаг боллоо. Нөгөө дул нь түнд эвгүүцсэндээ өөртөө ч цаг ямагт гайхна. Чухамдаа тэрний зочид улмал нэмэгдээд байлаа. Тэр өхлийн тухай өөхөх гэдэг юу болох? Аливаа нийгэм яагаад ойлгож мэдхийн оронд хайж имээсээр ирсэн талаар бусадтай яриад илгэнэ. Хүний яриаг цаг ямагт гайхалтай сайн сонсдог болохоор Мори найз нартаа надад туслах гэж үнэхээр хүсвэл хий дэмий өрөдөх биш, өөрсдийнх нь санааг зовоосон зүйлүүдийг өөр дээр жуулзаад эсвэл утсаар ярьдаг байсан шигээ сэтгэл зовоосон асуудлаа ярилцгаж хэлдэг байлаа. Тэрэнд юу тохиолдсон ч дуу хоолойн тэнхээдээ найрсаг дотн хിവэр бөгөөд толгойд нь түмэн зүйлийн санаа багтаж ядсан хിവэрэ байдаг байлаа. Үхэн гэдэг хэнд ч хэрэггүй болно гэсэн хэрэг биш гэдгийг тэр нотлохыг хичээнэ. Шинэ жил болоод өнгөрлөө. Хэдийгээр хэнд ч яриагүй боловч тэр нэгэн шинэ жил тэрний амьдралын эцсийнх гэдгийг Мори мэдэж байлаа. Тэр гинзэрт суусан тэрээр дотны хайртай хүмүүстэй санаж бодсноо ярихсан гэж цаг мөчтэй өрсөлдөж байлаа. Брандайсын их сургуульд хамт ажиллаж байсан нөхөр нь зүрхний дайралгаар өөд болоход Мори оршуулганд нь очиж оролцоод санаа сэтгэлээр унжихад гэртээ ирлээ. Шал хэрэггүй юм. Ирвин огт сонсохгүй олон сайн сайхан үгсийг хүмүүс түүнд зориулаад хэлэх юм гэж тэр ярьлаа. Ингээд Морид илүү айтайхан нэг санаа төрсөн юм. Тэр хідэн тийшээ уцаар хараад хоног хугацаач товлов. Жихүүн салхитай зэврэн нэм гаргийн үдээ сойхон тэр гэрийнхэнтэйгээ хамт цөөн хідэн нөхдөө гэр бүлтэй нурж ирүүлээд эсэм мэндт нь хагцах ёслол үйлдсэн юм. Хүн бүр өвгөн багшид хандаж халуун дотн үг хэлж хүндэтгэл илэрхийлэхэд нь зарим нь уйлж, зарим нь инээж нэг эмэгтэй бүр яруу найраг хэллээ. Хонгор хайртай үеэл минь халуун залуу зүрхтэй нь холхид одох хоног хугацааны их урсгалыг сүрэн туулах нь хөөхий секвамит. Мори тэдэнтэй хамт нэг уйлж, нэг инээж суулаа. Дотн хайртай нэгэндээ тэр бүр хэлдэггүй чин сэтгэлийн үгсийг саяын сонслоо гэж Мори тэгэхэд хэлжвлээ. Моригийн амьдт нь хагцах ёслол үнэхээр амжилттай боллоо. Харин Мори л үхэхгүй байлаа. Чухамдаа тэрний амьдралын хамгийн том сонин хэсэг хараахан эхлээгүй байжээ. Оюутан. Хамгийн дотн бөгөөд ухаалаг багшаа сүүлчийн удаа тэрж дахиад уулзна гэж амласан тэр жилийн зунаас хойш чухам юу болоод өнгөрснийг би одоо тайлбарлах ёстой. Бид дахиж уулзалтаагүй юм. Шар ариг хувааж уудаг андууд өглөөд хамт зэрсэн анхны найз бүсгүйгээд л коллежийн оюутан байхаас таньж мэддэг болсон олон хүнтэйгээ би огт холбоо тасарчихсан юм. Их сургуулаад өнгөж дүүргээд авиас чадвараа энэ ертөнцид өргөн барих гинэн хүслээр бэлхэн Нью-Йорк хотыг зорихоор их сургуулийн хотгоноо орхиж удсан намайг сургууль төгссөний дараахан жилүүд огт ондоо нэгэн болгоод хувиргачихсан байлаа. Миний олж мэдсэн амьдрал тийм ч сонирхолтой байсангүй. Би гэдэг хүн түрээсний байрныхаа хураамжийг төлж ажлын зар уншсаар яагаад өмнө нь ногоон гэрэл асахгүй байна гэж гайхсаар 20-од насныхаа эхний хэдэн жилийг барлаа. Нэр алдраа дуурсгасан, цуутай хөгжимчин болохыг мөрөөдсөн төгөлдөр хуур тоглодог байлаа. Нэр алдраа дуурсгасан цуутай хөгжимчин болохыг мөрөөдсөн боловч ил хуль шөнийн клубүүд, биелэгддэггүй хоосон амлалтууд, тарж сарнсан хамтлагууд намайг биш бол өөр хэнийг ч хамаагүй сайшаа магтах найруулагчдаар дүүрэн тэр хэдэн жилд хүсэл мөрөөдөл минь замхарлаа. Амьдралд ингэж анх удаа бүтлгүйтлээ. Ингэж явахдаа үхэл гэдгийг өөрийн биеэр анх удаа тун ойрын зайнаас харлаа. Ээжийн дүү миний хайртай нагаз надад хөгжим тоглох автомашин жолоодохыг зааж намайг үеийн охидтой нэр холбож цаашлуулдаг, хамтдаа хөлбөн бөгөөшгөлдөг,
Бага балчир байхын л том болоод ийм хүн болно доо гэж сэтгэл дотроо мөрөөддөг байсан дотны ганц том хүн минь 44 наснда нойр булчирхайн хорт хавдраар өвдөд удалгүй өвд болчихлоо. Нуруулаг биш боловч чирэг бедрун биетэй, өтгөн сахалтай тэрнтэй сүүлчийн 1 жилийн туршид нэг байшинд яг доод давхарт нь амьдарсан билээ. Бедрун хөдөр биеийн суларч хавгнаад хоног өнгөрөх тусам шаналж, ширээнд суугтааж гараараа хөвлийгээ дарж өвдөж шаналснаасаа нүдээ тас ханаад амаа эвгүй мөрөөлгөж бурхан минь, тэнгэр минь гэж зовиурлан яолно. Нагц игч тэдний 2 баг жаал бидэхэд тэрний шанал зоохыг харахаасаа ч хашран дэмийл аяг тавгаа угааж цэвэрлсэн болж дуу чимээгүй таг зогсдогс. Тэгжил амьдралынхаа анх удаа зөхөрч арга мухардаж билээ. Хаврын адгаар 5 дугаар сард нагц бид 2 нэг удаа тэдний тагтан дээр хамтдаа хэсэг суулаа. Сэвшээ зөөлөн салхитай дулаахан үдэж байсан. Тэртээд тэнгэрийн хаяаг ширтэн шүдээ зун хичээлийн шинжил эхлэхэд хүүхдүүддээ сургуульд явахыг үзэхгүй нэ. Чи тэднийг минь харж хандаж яваарэ гэж надаас намуухан дуугаар асуулаа. Би та ингэж битгий ярил та гэж тэрэнд хэлэхэд өөдөөс минь гуниг дүүрэн нүдээр зөхөрсөн янзтай харж билээ. Тэрнээс хойш хэдхэн 7 хоноо тэр өөд болсон. Оршуулах ёслолын дараачаас амьдрал минь өөрчлөгдлөө. Асгасан ус газрын гавар ороод ор мөргүү шингэх мэт нэг л мэтгэд арилж үгүй болох цаг хугацааны үнцэн гэдгийг гинэт анзаарч мэдрэх шиг болоход би ойлгохтой шуурхай хөдлөхгүй байх мэт санагдлаа. Ингээд хөнгүү шахам шөнийн клубт хөгжим тоглосон болж цаг нөхцөн суудгаа болж хинч сонсохгүй дууны шүлгийг гэртээ ирээчин байдгаа чорхлоо. Сургуульдаа үргэлжлүүлэн суралцаж сэтгүүл зүйгээр магистрийн зэрэг хамгаалж хамгийн эхлээд олдсон сэтгэл зүйгээр ажилд орлоо. Алдрын оргилд хүрнэ гэж мөрөөдөж гүйдгээ болоод нэр цуута тамирчдын тухай бичиж өөрөө тэдний хойноос хөөцөлдөг нэгэн боллоо. Сонины газарт ажиллаж завсар хоорондоо сэтгүүлд өгүүлэл бичиж цаг завгүй саад болгоч зүйлгүй нэг хэсэг тун шаргуу ажиллалаа. Өглөө босоо шүдээ угаажгаад унтлагынхаа хувцсны чигээрээ бичгийн машиныхаа ард сууна. Говийн нэгэн компанид ажилладаг нагц маань өдөр бүр нэг хэвийн ажиллаа дахин давтаж хийдэгтээ сэтгэл дундуур байдагсан. Би түүний хойноос орохгүй шүү гэж шийдсэн юм. Ингээд би Нью-Йорк, Флоридагийн хооронд холгож тэгсээр Детройт хотод ажилд орж Детройтын чөлөөт хэвлэл сонины спортын томч боллоо. Спортыг ихэд шимтэн сонирхдог энэ хот мэрэгжлийн хөлбөмбөг, сагсан бөмбөг, бейсбол, хоккейн шигшээ багуудтай болохоор миний ажил мэрэгжилд ч тунны эзлээ. Хэдхэн жилийн дотор би спортын тойм бичиж зогсохгүй ном бичиж, радиод хаалц зарилцлагын нэвтрүүлэг хөтлж, телевизээр байн гардаг болж, нэр алдартай баян чинэлэг хөлбөмбөгчдийн талаар болон коллежүүдийн уралдаан тэмцээний тухай сэтгэгдлээ ярьдаг нэгэн боллоо. Орон даяар анхаарал тавин сонсдог, хэвлэл мэдээллийн нэр хүндтэй, томоохон сэтгүүлчтэй нэг болсон миний эрэлт хэрэгцээж дөрөн өссөн юм. Би түрээсийн байранд хөлтөлж суудгаа болоод өөрийн гисэн сууц худалдаж авлаа. Толгодын оройд өөрийн гисэн хувийн байшинтай болоод зогссонгүй автомашин ч худалдаж авсан юм. Хувьцаанд хөрөнгө оруулж өөрийн гисэн өв хөрөнгө хуримтлуулж эхэллээ. Автомашинаар зүүрлэх юм бол 5 дугаар араагаар давхиж юм болгоныг цаг хугацаатай өргөн хийдэг. Ёстой бэрд гэдэг шиг ажиллаж хүзүүгээ хуглам өндөр хурдаар сунгануулан давхидаг боллоо. Урд өмнө нь мөрөөдж үзээгүй их мөнгө олж миний цаг наргүй ажил байнга л эзгүй байдаг ч гэсэн намайг хайрладаг гил хар үстэй Жанин гэдэг бүсгүйтэй учрлаа. Бид 7 жил үерхэд нэг гэрт орсон юм. Гэрлэж хурмаа хийгээд ердөө 7хон хонцгоод эргээд ажилд орчихсон. Би их нэртэй болон өөртөө тэрний үнэнхүү хүсдэг гэр бүлийн амьдралаар нэг л сайхан өдөр амьдарч эхэлнэ гэж амлалдаг боллоо. Харин тэр өдөр ирсэнгүй. Би амжилт олохын хэрээр бүхнийг өөрийнхөөрөө хийж болгоно гэж итгэсэн болохоор амжилтуудыг өөрийгөө хуурч, амжилтуудад өөрийгөө хучиж орхилоо. Хүрч болго эцсийн амжилтандаа надад ноогдсон хувь тавилан гэж ойлгочихсон. Хүнд өвчин тусч үхэх тэр мөчөөс өмнө өрсөөд хүргэсэн гэж хүсч үнэнхүү зүтгэсэн юм. Моригийн талаар гэвэл би тэрнийг жинхэнэ хүн байх, бусадтай хэрхэн харьцахыг заасныг одоо ч тэр үдж боддог байсан боловч үргэлжил
ондоо ертөнцид байгаа мэт нэг л хол санагддаг байсан. Брандайсийн их сургуулиас ирүүлсэн загтлуудыг би хандивын мөнгөл гуйсан биз гэж бодоод олон жилийн турш дугтууг нь нээж ч уншилгүй хайчигдаг байсан болохоор Моригийн өвдснийг огт сонсоогүй л дээ. Надад тэрний тухай дуулгаж болох хүмүүсийг ч аль эрт ор тас мартчихсан. Тэдний утасны дугааруудыг хуучин ном, дэвтрүүдтэйгээ хамт аль нэгэн цаасан хайрцагт далд хийчихсэн байлаа. Нэгэн өдөш нилээн оройхон телевизийн сувг эргүүлж судал чихний үзүүрт нэг зүйл сонсогдлоо. За энд хүрээд ихний хэсэг маань дуусч байна. Тэгээ 30 минутаар уншиж оруулж авахлахаар та нар маань дараагийн хэсгийг хүлээж байгаа сонсоорой. Тэгээд энэ ном маань үнэхээр бүр гоё ном гэдгийг бүр та бүхэндээ дахин хэлмээр байна. Удахгүй тэгээд Миж маань Моритой хэрхэн яаж уулзаж дараагийн хэсэгтээ бид нарт ямар ухаарл, ямар нандин гоё мэдрэмжүүдийг өгөхийг тэгээд хамтдаа удахгүй сонсцгоё.